монголчууд дэлхийх олон орноор явж бизнес эрхэлдэг, аялал жуулчлалаар явдаг, хүүхдээ сургадаг. Талтай. Тэгээ би нэг зүйлийг л ярих гэдэг. Энэ зун улс аймагт бизнес эрхэлдэг нэг эмэгтэй Орос улбаны улс руу бизнес эрхлэх гэж явж байгаад алга болсон. Дараа нь одоо хайгаад байхад машинтайгаа хөдөөхээр шатсан байдалтай олдсон юм аа. Тэгэл мэдээж арга гэрийнхэн дэше очих тэрийг хайх мөн эсхийг нь тогтоох гээд нэлээд үйл явдлууд арга гэрийнхэнд нь чирэгдэл гардаг. Тэгэхээр би үүнтэй холбоотойгоор 2-3 асуулт асуух гэж. Нэгдүгээрт энэ хүчээр хүнийг алга болгодог энэ конвенцэд Оросын холбооны улс, Хятад улс хоёр байдгүй. Монголчуудын олноор явдаг улсууд энэ конвенцэд элсэж орсон уу гэдгийг асууя. За хоёрдугаарт элсэн орсноороо тухайлбал Оросын холбооны улсад тэр Увс аймгийн бизнес эрхэлж байсан эмэгтэй алга болсон учраас тэр хэргийг мөрдөн байцаахтай холбоотой, хэргийг түргэгдэхтэй холбоотой мөн гарсан хохирлыг олох талаар, нэхэмжлэх талаар ямар арга хэмжээг тэр энэ конвенцэд элсэн орсон орнууд монголчуудад үзүүлэх боломжтой вэ? Өөрөөр хэлбэл энэ конвенцэд орсноор яг эрхэн зөрчигдөөд алга болсон тэр Монгол гадаад орнуудад алга болсон монгол иргэдийн хувьд ямар эерэг зүйлүүдийг бид нэр олж авч чадах вэ? Нэг үгээр хэлэхэд Оросын холбооны улс руу оруулаад алдсан малынхаа нөхөн төлбөр байдаг. Яг бодит хүн алга болсон тохиолдол дээр нь тэр тусмаа амнаас алдсан тохиолдолд энэ конвенцэд элсэн орсноороо монголчуудад ямар давуу байдал үүсэх вэ гэдгийг асууя. Төмөр таны асуулт хариулъя. Энэхүү конвенцэд Орос, Хятад хоёр нэгдэж ороогүй байгаа. Гэхдээ энэ конвенцийн хүрээнд хүчээр алга болох иргэдийн эсрэг тийм хороо гэж байгуулж байгаа. Нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд тэр хороонд манай улсын иргэд өөрсдөө бие дааж эсвэл хүний эрхийн үндэсний комиссараар дамжуулаад өргөдөл гомдол гаргах боломжтой болж байгаа. Мөн энэхүү конвенцэд нэгдэж орсон аливаа улс 2 жилийн дотор энэхүү хороонд тухайн улсынхаа байгаа нөхцөл байдлын талаар илтгэл тайлан хөрвүүлэхээр тийм заалттай байгаа. Тэрнийхээ хүрээнд манайх энэ асуудлаар ямарваа ахиц гаргаж байгаа мөн хичнээн иргэд алга болсон, хүчээр алга болсон тэр талаар манайх тийм олон улсын байгууллага хороонд тийм илтгэл хөрвүүлэх байгаа. Тэрний хүрээнд тэр хороо нь манай зөвлөмж өгөөд цаашдаа тийм тэрний хүрээнд Орос мөн хөрш улсуудтай хамтран ажиллах боломж бүрдэх байна. За миний асуултанд л дутаа хариулаад байна. Яг монголчуудын олноор явдаг орнуудад энэ хичнээн конвенцэд элсэн орсон байдаг юм байна. Нэг. Хоёрдугаарт нь Оросын холбооны улсад Увс аймгийн нэг бизнес эрхэлдэж байсан эмэгтэй алга болсон. Тэр хүн тэр хороо мороогоор дамжуулаад энэ конвенц дээр тусгагдсан байгаа тэр гэмт хэргийг илрүүлэхтэй холбоотой төрөвчлүүлэх тухайлбал ялыг нь хөндрүүлэх гэсэн асуул заалтууд байна. Нөхөн төлбөрөд бол энийг авах боломжтой юм уу, боломжгүй юм уу? Нэг бол тийм, нэг бол үгүйг л хэлчихмээр байна. Ерөнхий хариулаад байгаа яг тодорхой хариулт авч орсноор бидэнд ямар давуу талууд бий болох вэ гэх юм бол энэ конвенцийн 15 дугаар зүйл дээр сая эхлээд энийг энэ дээр тавьж би дараагийнх нь явуулах. Энэ конвенцийн 15 дугаар зүйл дээр оролцогч улсууд хүчээр алга болох гэмтрийн хохирогчдод туслах, алга болсон хүнийг ирж хайх, байршлыг тогтоох болон суллах, түншлэл нар сурсан тохиолдолд завдлан шинжилж таньж тогтоох зохицыг энэ буцаанх талаар бие биетэйгээ хамтран ажиллаж эргэцэн тусалцааг өөр хоорондоо дээд зэрэг үзүүлнэ гэсэн юм заалт байж байгаа. Хэрвээ биднээс энэ гэрээнд нэгдэн орсон өөр бусад улстай яг энэ асуудлаараа харилцсан бол энэ бидний хувьд бол маш хохирсон иргэнийхээ асуудлыг шийдэх гол механизм болж өгөх юм. За одоогоор бол Орос бол энд бол нэгдэн ороогүй байна. Гэхдээ бид бол эргэцэн харилцан тусалцаа үзүүлэх гэрээтэй Оростой. Тэр гэрээнийхээ механизмуудаар дамжуулж бас яг энэ чиглэлээр бол хамтран ажиллах боломжтой. Бид Москвад сууж байгаа хуулийн бие төлөөлөгчөөр дамжуулаад тухайн асуудлуудаар бас нэлээд бие төлөөлөгч яг тухайн асуудалтай холбоотой нутаг дэвсгэр дээр нь очиж бас хууль хяналтын байгууллагатай нь уулзаж ярилцсан, мэдээлэл авах хүсэлтүүдээ нэлээд илэрхийлсэн байгаа. Гэхдээ Оросын холбооны улс нэлээд том нутаг дэвсгэр дээр мэдээлэл түгэх энэ юу
жоохон удаашралтай байгаа учраас одоогор ямар төвшөнд яг яаж шийдэж яана гэдэг хариу гүйцэд ирээгүй байна. Яг таны хүсэлт гэсэн яам дээр ирсэн байсан шүү дээ. Тэгээ тэр дагуу биднээс бол гадаад хамтын ажиллагаа болон гадаад иргэн яам болон Орос улсны улсад байж байгаа өөрсдийн биелүүлэгчдэрээ дамжуулаад бол нэлээх ажиллаж байгаа маа. Тэгээд яг энэ асуудал дахиад бидэнд бол нэлээх хүндрэл учруулсан. Ягаад гэвэл мөрдөх албаны тухай хууль нэр бид өргөн барьсан байгаа даа. Бусад улс орнууд яг ийм асуудлаараа хууль зүйн атшаагаараа дамжуулаад маш хүчтэй ажилладаг юм. Монгол улсын хувьд бол одоогоор хууль зүйн атшаатай улс орн бол байхгүй байгаа учраас бидэнд бол яг иргэнийхээ яг ийм эрхийг хангуулах, эрүүгийн байцаан шийдэх үйл ажиллагаанд хамтын үйл ажиллагаа явуулах тал дээр жоохон учир тусгалттай байгаад байна. Тэгээ бид бол засгийн газрын зүгээс бол хуулийн төслүүд улсын хуульд өргөн барьсан. За процессын хуулиуд батлагдах явц дээр энэ мөрдөх албаны хууль батлагдчих юм бол тэн дотор байгаа хууль зүйн атшаа бол тэр дундаа Монгол улсын иргэд олноороо зочдог газрууд дээр одоо бол Гонконг байна, Бээжин байна, Ирээн байна, Солонгос байна, хойшоогоо Ирхүү болон гээд Оросын тодорхой бүсүүд байна. Энэ бүсүүд дээр ингээ урьдчилан байдлаар бол бид бол ямар ч байсан нэг эхний ээлжинд 7 хууль зүйн атшаа байрлуулчих юм бол нөгөө энд хөндөгдөд байгаа эрүүгийн байцаан шийдэх болон энэ гэмтэрхтэй холбоотой хууль зүйн тусалцаа үзүүлэх үйл ажиллагаанууд бол нэлээд сайжрах юм байна гэж хараад байна. Одоогоор бол гадаад иргэн яамаараа дамжуулах юм хийхээр гадаад иргэн яам дээр мэрэгжлийн хүн байхгүй учраас бас энэ чигүүрүүд байхгүй яг тухайн улсын хууль сахиулах байгууллагуудтай хамтран ажиллах юм албаны сувгууд маань бага байгаа учраас бас үр дүнтэй болж чадахгүй байгаад бол бас нөхцөл байдал юм байгаа. Дүндээ жинсэн гэж байна.